За сайн байна уу? За мэдээч та миний видеонд үзсэн тэгээд одоо шалтгаан нь одоо ингээд мэдээч л юу те жоохон та муу тоглож байгаа болохоор тийм юм болж байгаа. За тэгээд манай өнөөдрийн видеонд тавтай муу та үзэж байгаад баярлалаа. Үзэж байгаа хүмүүстээ бүгдэнд нь баярлалаа. За тэгээд манай бүр YouTube-ийн нэрнээс нь ахуулаад миний ярьж байгаа хүртэл ингээд бүгд хөгжилтэй гэж байгаа шүү. За тэгээд манай өнөөдрийн хамгийн ихний чанд явж өгөх энэ 3 контрол. Энэ 3 контрол дээр контрол хийжтэй зүгээр таны хэлцэн дээр харагдах юм үгүй өөрчлөлт төр зүрийн контрол. Энэ контролууд танд амар хэрэгтэй. Яагаад гэвэл энэ эхнийх нь болохоор switching weapon. Яагаад гэвэл та бууга авдаг тий мэдээж та гарбуутай явж байгаа экогоор ямар нэг азар хүн алаад тэнгуүтэ бууг нь авсны дараа тий тэнийг яаж болно. Дараач болохоор таны утсыг нь гацдаг бол юм гэдэг энэ контролд амар ихтэй контрол хийж видео график юм. Тэгээд хамгийн зөв таны гацдаг юм л энэ хамгийн зөв юм. Энэ low medium эдгээс яг танд яг сайн яг л би ч гэсэн өөрөө гацдаг үстэй байдаг. Тэгээд би ингээд утсандаа бол ирэхэд шинэ RAM суулгуулсан шинэ дэлгэц тавьсан хамаагүй. За дараач болохоор энэ дээр гарч байгаа 816 90 гэсэн дугаараараа. Тэгээд би өөрийнхөө target FPS-ийг 120 болох байсан. Тэгээд 120-оор явахтай гэж гацаадсэн. Тэгээд дараач Genial Beta settings. За дараагийн контрол. За энийг нэг болгоно. Шууд хамгийн ихтэй дөрөв нэг авах хангалттай. Нэг байхад бол танд бол амар хурдан 1.180 минуттай тохирох гэдэг бол яг сенсэн дээр. За тэгэхээр crosshair дээр орё. Crosshair шууд авчих бодож байна. Тэгэхээр аим smoothing хүмүүс унтраадаг. Тэгээд би бол унтраахыг гэдэг бол бараг хичээдэг. Унтраахыг гэдэг бол жах буутаад байна. Хэцүү болдог хүмүүс авсан. За дараач crosshair дээр болохоор нэг онцгийн байдгүй юм. Тэгээд та статистик болгосон хамаагүй дээр авах би танд явж байгаа. Яа тэгээд статик болохоор яг хамбараа статик бол танд амар үстэй. Таны хүний онох мангас 25% болсон. За нэг хамтдаж хадгална. За дараач болохоор чи яг одоо жайрыг яа хүмүүс жайрыгаас сайн тоглож зарим хүмүүс 3-3-аар тоглож гэж мангар урд ийш явдаг юм. Жайрыгаар тоглож хүмүүс бол зүгээр дуцаа эргүүлэхэд мангар урд аргашаага хатчих чаддаг. Ердөө 360 эргэж амар манхан байдаг. Жайрыгаар тоглож хүмүүс бол тэгээд жайрыгаар тоглож чараа танд амар хэрэгтэй. Би ч гэсэн жайрыгаар тоглож гэсэн жоох хэцүү. Тэгээд зарим хүмүүс бол жайрыгаар тоглодог бол амар амт. За дараагийн хайзыг бол ерөөдөө их багацаа шатгаал чинь FPS-ийг муу болгодог бол сайн баг. Хайзыг 100-аас дээш эсвэл хайзыг 150% яг чиний яг тоглож байгаа FPS-ийг унахгүй. Яагаад гэвэл хайзыг бага болсон чиний FPS-ийг унагдаг. Тийм болохоор энэ хайзыгаа ер нь хөрөөдөө энэ програмын хамгийн дээдлийн хайзыг хэд байна гэдгийг харж байгаа хамгийн ихтэй эсвэл яг дундчлаад тавьсан хамаагүй дээр шүү. За тэгээд дараачих нь контрол стаж үүсэж байна. За тэгээд таны бол 2 хуруу эсвэл 3 хурын харуулж тоглож одоо хийх болно. За миний FPS мэдээж тэнд харагдаж байна. 100 минуттай ерөөдөө 120 дээр бараг л нэлээд амар сайн тогтдог. Тэгээд ерөөдөө байн ерөөдөө 60 унчтай. Тэгээд 3 хуруугаар тоглож хүмүүс 100 гараараа бууддаг. 100 гарын хэсэг амар амар өгдөг юм болж байна. За тэгээд та 2 хуруугаар тоглодог бол яг суух бууд хоёроо зэрэг хоёулангийн байдгууд тэгээд амар ихтэй. Яагаад гэвэл та 2 хуруугаар тоглодог цугтаа нэг удаа дараад нь буудтаа нэг удаа дарах ерөөдөө жоохон хэцүү байдаг. Тийм болохоор ерөөдөө энэ хоёроо яг голдон жижигхэн заагаар яг тэн дээр дарахад яг тэр хүн зугаа шууд сууж бууддаг бол контролертэй юм байхад та хэвчээ бороо тоглож чинь типээр тоглож чадна. Бараг л чийдтэй юм шиг бодож байна. За тэгээд дараач бооны чинь яг дээдлэлээр байхад яг танд амар хамттай. Ягаад гэвэл боо нэт хоёр ч яг зэргээр яг хажуудалтай байвал танд хурдан шийдэх боломж танд байдаг. За тэгэхээр дараачих нь болохоор би бондор дүн дахин байдаг. Бооны чинь артлын хар цагаан байгаас хамгаалж ирдэг бол натаа сайхан. Ерөнхийдөө бол их хүмүүс энэ цэвэрхэн батаг гэдэг яг ингээд биш чинь сайхан цэвэрлдэг. Тэгээд бооныхаа сумыг crosshair-ын доор байрлуулдаг танд ирдэг байдаг. Яа тэгээд crosshair-ын хажууд
сумаа байрлуулдаг юм сум хэр үлдснээс харагддаг юм л да. Тэгээ өөрийнх онцлог байдгүй. Тэгээд хүмүүсийн амар байдаг. Би ойлгодгүй ч гэсэн байдаг. Ойлгох л хэрэгтэй болсон. За мэдээж дараагийн нийт байгаа. За нийтэн дээр таа. За дараагийн шууд тоглолтоо орой. Тоглолт үедээ тренинг орой. Тренинг руу орж ирэхэд дараагийн хамгийн гайгүй буудлыг харъя. Буудлыг за за буудлд орсны дараатай жаягтай болохоор би уцаа ийш тийш идэхэд надад байна. Нэг болохоор жаяггаа ерөөхдөө би унтраасан. Жаягын ер нь надад жоох хэрэгтэй. За тэгээ жаяггаа унтраасны дараатай ч гэсэн би надад юу гэсэн дараагийн асуудал нь аим смүтигээ би унтраасан гэсэн. Тэрийг би ерөөсөө нэг аим смүти унтарсан байсан болохоор надад миний FPS мангар болсон байсан. Энэ чинь баг амар хэцүүс над буудлах амар татж байгаа зү авч байгаа. Чиний дээд гисэн чи шууд ийш тийш өсрээд харагдсан. Энэ л дуртай юм ч тийм. Тэгээд аим бат байсан бэл тийм. Болно үстэй. Тэгэл мэдээч би жоохон нэг юм буруу аа. Тийм бод. Тэгээд аваад бодоод валаад авч бодож үзсэн. Ихэд бол апаар бууцнаас их валаад. За тэгээд аймаа мэдээж 100 үргээд мэдээж дараагийн хамгийн гайгүй үгээр атсан байт юм да. За тэгээд ихэнх хүмүүсийн гаргадаг алдаанууд үүдэг апаар буудах нь валаад дээр буудцаа. Ап ирэхэд бол бууцтай ваншот зүгтээд валаар ч гэсэн ваншот. Ямар ч хамгаалалтгүй дуулах бөөнийг бол валаар шууд ваншот. Тийм болохоор танд валаар дэг зөв. Дараагийн хүмүүс ерөнхийдөө түгээмэл дараадаг асуудал. Утасны дэлгэц. Утасны дэлгэцнээс хамаарч stand up-ын тоглолт өөрчлөлт. Ерөнхийдөө таны удирдах байгаа хэсэг ерөнхийдөө амар өөрчлөлт. Яа тэгвэл танд ихний өдгөө бол та ямар нэгэн нэг талаасаа хардаг дэлгэцтэй бол та тэр дэлгэцээ хуурж аваад stand up-а тоглох. Тэгвэл хитрхи дузаан байдаг да ерөнхийдөө хоёр талаасаа dark шилэн наатад. Тэр наалтаа хуурж байгаа тоглоход таны ерөөдөө таймерыг ийш тийш нь хурдан болгодог болохоор тань хэрэг болохгүй. За тэгээд миний мэдээллийг авсан баг. Тэгээ баярлалаа. Шилэн наалт дээрээс өөрөж бас stand up өөрчлөгдөх үү гэдэг үгсэлтэй. За тэгээ баярлалаа. Ингээд миний өнөөдрийн видео тоглоомоо тэгээд юу шүү интернет монсон гадаа засаараа байсан шүү. Засаараа жоохон хөвж байгаа юм. Миний үстэй юм гацаад гэсэн. За тэгээ баярлалаа. Манай өнөөдрийн видеог үзсэн баярлалаа. Тэгээ тал үзсэн бол лайк саб дараарай. За өнөөдөр манай видео